За хай guys юу байна да? Өнөөдөр би нэлээд гоё бичлэг бэлдсэн заяа. Тэгээд шинээр орж ирж байгаа хүмүүс байвал өмнөх партуудыг үзээд ороод ирээрэй заяа. За тэгээд өмнөх партаа үзсэн хүмүүс энэ бичлэг дээр яг одоо лайк дараад одоо олон юм ярилгүй бичлэгэндээ орцгоё. Тэр үед өвөн Конаны шидийн академи тэнцнийг мэдэж хүссэн юуг ч хамаагүй бэлгэлж өгнө гэж амлав. Ика хордон дондоор нь орж хэтрүүлэхээс өмнө ээжийнх нь явуулсан захиаг эхлээд уншаарай гэж хэлв. Гэвч өвгөн түүний бараг тоосонгүй. Конанаас үнэт хэдлийн чулуу хүсэж байна уу гэж асуусаар бүр шууд үнэт хэдлийн худалдаач нь дуутахаар болов. Ика ахин зогсоож охиныхоо захиаг төрүүлж уншихыг шаардахад өвгөн түүнийг дагуулan ажлын өрөөндөө орлоо. Тэр нүдний жилээ зөөж захиаг уншмагтаа тэр дараа уурлав. Учир нь түүний охин түүний мөнгө өрөх зуршлыг урьдчилан таамаглаад Конанд зарцуулах мөнгө $5,000 сэтэрч болохгүй гэж хатуудагчээ. Өвгөн бохимдон энэ эдийн засагт $5,000 гэдэг чинь бараг халаасны мөнгө шүү дээ гэж гомдлоо. Конан би дөнгөж 12 настай шүү дээ. Гэхдээ Иког нэмээд $5,000 бит хоёрын 2 сарын цалинтай тэнцэн гэв. Гэвч өвөн тансаг зүйл анх хотлоо орхисонгүй. Ээжээс чинь нууцаар авчхад яавал гэжтэй гэж Конанд шивнэв. Харин Кона яг одоо хүсэж байгаа ганц зүйл нь шинэ үйлчлэгч гэж хэлв. Учир нь Ико таашид түүнтэй хамт үлдэхгүй байлаа. Өвөн тэр дараа шинэ үйлчлэгч Риког танилцуулсан бөгөөд тэр нь Икогийн дүү байж таарав. Мөн ихчигээ духан дээр ивэртэ. Рико элдгэр мэдлээд ихчийнхээ санал болгосон энэ ажлыг авсан. Бос цалин боломжийн болохоор зөвшөөрсөн гэж тайлбарлав. Тэр хуримдаа мөнгө хоримтлуулж байгаа бөгөөд хэдийн сүйд залуутай болоо учраас ямар нэг сони юмд сонирхолгүй гэдгээ шууд хэлв. Конан ч түүнийг тайвшруулж өөрт нь ч ихсэн хайртай сүйд бүсгүй би. Тиймээс хүн хамтрагчаа бүхнээс илүү эрхэмлдэг ёстой гэж хэлв. Академийн бүх охтууд Конанд дурлаж магадгүй гэж боддог байлаа. Тэр үнэхээр гоё ярьдаг болохоор том болоод охтын зүрх шархлуулсан хүү болж мэднэ гэж Икогийн дүү тоглоомоор хэлв. Ико үнийг сонсоод за болдоо Конан яг л сахиусан тэнгэр шиг сайн хүү. Тэр хизээч тэмдэл хийхгүй гэж ууртай хэлв. Маргааш нь Конан бүх юмаа цүнхэлж дуусаад явхтаа бэлдэв. Тэр үед Ика өрөөнд орж ирээд тэрэг болчихсон гадаа хүлээж байна гэж хэлв. Конан Икод чин сэтгэлээсээ баярлаа гэж хэлв. Та надад үргэлж тусалсаар ирсэн. Таны дэмжлэг байгаагүй бол би өдөө зэрэгтэй ийм хүн болж чадахгүй байсан гэж хэллээ. Тэгэд Конан би дахиж уулзах хүртлээр хэдэн жил ч өнгөрч магадгүй гэж хэлв. Ико энэгэд санаа зовлтгүй би чамайг хүлээж л байна. Магадгүй тэр үед би аль хэдийн гэрэлжсэн хүүхдэд тэрвэрчсэн байж ч магадгүй гэж хэлв. Тэд бие чанга тэрвэрлээ. Дараа нь Конан Рикотой хамт тэргэнд суулаа. Өвмөн сандарч битгий явалда манайд нууцаар үлдээд амьдарч болно шүү дээ гэж гойв. Гэхдээ Конан юу ч хэлсэнгүй. Жолоочод явах дохио өглөө. Тэрэг хөдөлж өвөө болон Ико хоёр нь гадаа үлдээд явлаа. Замдаа Конан Рикоор хараад чи үнэхээр сүд залуутайгаа ийм олон жил хамт байж чадахгүй зүгээр үү? Та хоёр удаан хугацаанд уулзахгүй шүү дээ гэж асуув. Рико тайвнаар инээгээд дүүрээ би энэ талаар аль хэдийн тэрнтэй ярилцчихсан. Бид хоёр хамтдаа бизнес хийхээр мөнгийг цуглуулж байгаа болохоор энэ мөнгө хэрэгтэй гэж хэлв. Конан сонирхоод ямар дэлгүүр нээх гэж байгаа юм бэ гэж асуув. Рико бид ресторан нээхээр шийдсэн. Би хоол хийх үнэхээр дуртай. Хэрвээ бүтлгүүтвэл магадгүй хоолны нэвтрүүлэгт орж дэлхийд алдартай тогоочоор загнуулж мөнгө олж магадгүй гэж инээж хэлв. Өдөр хоног өнгөрсөөр тэд орсон газартаа улам ойртлоо. Эцэст нь тэд ид шидэрээ халдартай Дурашиг гэдэг хаан тулс дээр ирэв. Тэр гудамжинд алхаж явхдаа Рико энэ хотын бараг бүх зүйл нь ид шидтэй холбоотойг анзаарав. Тэгээд нэг дэлгүүрийн хажуугаар өнгөрч байхдаа Конан цонхон дээр нь тавьсан олон сонирхолтой ид шидийн намыг олж харав. Тэр шууд дотгош орж намнуудыг үдэж эхлэв. Тэр маш их гайхаж баярлаж байлаа. Учир нь маш олон янзын ховор нам бай. Эднэр юугаараа тийм онцгой юм бэ? Танаа өвөгийн номын санд аль хэдийн маш олон мянган ном байдаг үстэй гэж асуулаа. Конан би өвөөгийнхэн бүх номыг аль хэдийн уншчихсан. Гэхдээ ичидийн тухай цэвэр тийм ч олон ном байдгүй. Харин энэ дэлгүүрт зөвхөн ичидийн номоор дүүрэн байна. Зарим нь маш ховор гэж тайлбарлав. Тэгвэл чи эндээс нэг ном авах юм уу гэж асуув. Конан энэгэд аавна гэвэл маш их мөнгө хэрэгтэй гэж хэлв. Рико нэг номын үнийг нууцаар харчаад бараг амьсгаан тасаргаа шахав. Ганцхан ном $5 сая үнэтэй байлаа. Тэр ийм их мөнгийг би хэдэн нас амьдралаач олж чадахгүй байх. Үүний 4/1 мөнгө байсан ч ресторан нээгээд дээрс нь хэдэн салбар нээгээд бараг тэр мөнгө нь үлдэнэ гэж хэлв. Конан энэгэд эдгээр ид шидийн номнууд бүгд ганцхан хувилбартай, маш онцгой. Тийм болохоор ийм аимшигтай үнэтэй байгаа юм гэж хэллээ.
Тэгээд тэр гарах гэж байтал нүдний шилтэй нэг эмэгтэй тэтэн дээр ирэв. Тэр эмэгтэй Кунанаас чи актемд сурдаг юм уу гэж асуулаа. Куна илтгэр инээмсэглээд одоохондоо би зүгээр л элсэх гэж байгаа хөхөөд гэж хариулав. Эмэгтэй сонирхсон артаар түн рүү хараад тэгвэл чи ямар хийж хэдийг чаддгаа надад өдүүлээд гэж хэлв. Кунан жаахан гайхуулъя гэж бодоод ичидээ өхөрдөм жижигхэн мууж байгаа болгов. Энэ нь яг оновчтой байлаа. Нүдний шилтэй эмэгтэй тэр дараа муурыг тэрэн авч эрхлүүлж эхлээд энэ чинь миний харж байсан хамгийн хөөрхөн зүйлсийн нэг байна гэж баярлав. Кунан түүнээс та бас хэлбчин үү гэж асуухад тэр инээмсэглэн өөрт нь хангалттай авьяас заяагаагүй гэж хэлв. Гэхдээ хийж чилээд үнэхээр дуртай учраас энэ салбарт ажиллахаар шийдсэн гэж хэлв. Тэр нэмж хэлэхдээ энэ жил бүр онцгой жил болох нэ гин. Учир нь ариун хаант улсын гэгэнтэн хүртэл актем дэлсгээр ирж байжээ. Дараа нь домогт шидтэн Зинлигийн бичсэн анхны хэвлэлийн ном хэмээн нэг зудаан ном гаргаж ирээд Кунанд тусгай хямдралтайгаар зарах санал тавив. Гэвч Куна илгээр татгалзаад Рикотой хамт гарч чадав. Рико гайхаад яагаад ийм сайхан санал байхад аваагүй юм бэ гэж асуухад Кунан тайван хариу барив. Тэр ном бараг миний өөрийн гараар хийсэн хувилбар байх магадлалтай. Би Зинлитэй хамтран ажиллаж байхдаа ийм зүйлсийг хийдэг байсан. Удалгүй тэр бүх төрлийн хувцас зардаг өөр нэгэн дэлгүүрт орлоо. Рико янз бүрийн хувцас өмсөн үдэж байхад Кунан дааван өслөг эдлүүдийг гараар тэмдрэн бүтэц мэдрэмжийг нь шалгаж байв. Тэр дэлгүүрийн эзнээс энэ үс ямар амьтных вэ гэж асуухад Dark Fox гэдэг амьтных гэж хариулв. Кунан хэсэг зогсноо. Гинэт яг тэр Dark Fox-ыг өмнө нь бүтээжгэв. Дэлгүүрийн эзэн бараг цочин өсөрч учир нь амьтан яг бодит мэдрэгдэж байлаа. Хурц үзэхэд үнэхээр амьд юм шиг байв. Кунан зүгээр л би ямар нэгэн зүйлийг яг хэрхэн мэдэрдгийг бүрэн ойлгол дахин бүтээж чадна гэж тайлбарлав. Харин дэлгүүрийн эзний бодол өөр тийшээ явж эвгүй инээмсэглээд тэгвэл эмэгтэй хүн бүтээж өгж болох уу гэж асуув. Тэр үг Риког шууд дэлбэлв. Өөрийгөө хянаачаа гэж уурлан хашигчиж тэр хүнийг шууд доромжлон тэнийг малвэ гэж хэлээд дэлгүүрээс гарч одлоо. Ингээд тэр жижиг хотыг орхиж дараагийн нийслэл рүү хөдлөлөө. Хэд хоногийн аяллаа дараа тэд эцэст нь хурж ирээд Кунаны төсөөлж байснаас хэд дахин сүрлэг авраг ид шидэ актем түүнийг өгтөв. Рико одоо байрлах асуудал яах вэ гэж асуугаад Кунан тайвнаар санаа зовлтгүй дотор байранд хамтдаа өрөө авъя гэж хэлв. Гэвч дотогч чармагт тэдний өөдрөг байдал шууд норлаа. Хүлээн авагч эмэгтэй бүх дотор байр аль хэдийн дүүрсэн ийм хүсэлтэд эрт өгөх ёстой байсан гэж хэлв. Яахаа мэдэхгүй гарч ирэхэд Рико тэгвэл зочид буудалд орцгоё гэж санал болгов. Гэвч Куна толгоос ихсэрч бид энд хэдэн жил амьдрах ёстой. Зочид буудал удаан байвал мөнгө хурдан дуусна гэж хэлв. Тэр түрээсийн байрах айх талаар бодож эхлэв. Яг тэр үед хүлээн авагч араас нь хурж ирэн ойр хавийн үл хөдлөх хөрөнгийн газруудын зар бүхийг хідэн уудс өглөө. Кунаны нүд шууд гэрэлтэв. Бүхэл бүтэн байшинг зөвхөн бид хоёрт энэ санаа түнд их орондоо биедан амьдарч байсан үеийг нь санагдуулжээ. Тэр өөртөө актеми ойролцоо байрлах үзэсгэлэнтэй байшин төрөлж авч чадлаа. Маргааш нь тэр эсэлтийн шалгалтанд орохоор дахин актемд ирэв. Гэвч хүлээн авагч Рикод энэс цааш зөвхөн сурагчид болон ажилтнууд л орно гэж хадуу мэдэгдэв. Рико бүр авилга өгөх гэж оролцсон ч ямар ч нэмэр болсонгүй. Тиймээс тэр гадаа үлдэж Кунаныг хүлээхээс өөр аргагүй болов. Тэгээд дараачийн бичлэгт 2 партаар нь оруулахыг хүсвэл та нар 1500 лайк хүргээрэй заяа. Гэхдээ яг 2 бичлэгний партыг яг нэг дор оруулна гэсэн үг байхгүй юу? За тэгээд лайк саба дараарай. Тэгээд дараагийн партаар уулзъя.